Яхаархан цагиулсан тулгымдсан асуудлын тайлан сонсч байна л дээ. Бас хэлсэж байна. Уг нь донорын хөлч 2000 онд батлагдаад тэгээд 12, 15 нэмэлт өршөлт, 18 онд шинжилсэн найруулга, 21, 22, 23 онд бас хуулийн юунд бас өөрчлөлт орсон байгаа, нэмэлт өршөлт. Тэгээд 2018 оны донорын тухай хуулийн шинжилсэн найруулга эрүүл мэндийн сайдын 70 дугаар тушаалаар эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүтц шинээр орсолдоо эдээс эргэтэн жилийн сулах үедээ зогсуулах аав гэдэг. За энэ бол энэ донорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эдээс эргэтэн жилийн сулах үед ажиллагааны хэмжээнд зогсуулах, эрүүл мэндийн байгууллага удирдлага арга зүй гэр хангах хяналт тавих ёстой. За сая одоо Бачлимчийн кейстэр одоо энэ дэр ямар алдаа гаргаж юу хэдэн удаа хуралдсан танах одоо хөгжлөнд байх юм. Нэгдүгээрт энийг асуу, хоёрдугаарт энэ бөөр шилжүүлэн суулгах одоо 96-наас хойш хийсэн, элэг 11 оноос хойш хийсэн. Бас мянгат хүнд хаглаа хийсэн эмчнэртэй багш нарт бас баяр хүргээд ажил амжилт хүсье. Бас шинэ алба ингээд явж байгаа. Гэтэл сая юунаас хойш бас доноруудын асуудал бас хүндрээд явчих шиг боллоо. Тэгэхээр энэ дээр бас энэ хугацаанд донорын тийм хуулийн өөрчлөлтийн асуудал, зарим тусах асуудлыг яагаад хожимжуулчуд нэртгэн шиг оруулахгүй, нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ өр шилжүүлэн суулгах тал дээр бас юм ярмаар ах юм. Түрүүн хүүхд гэр бүлийн газар энийг оруулж ирсэн, бид нэр донорын тухай хуульд оруулгээд хойшлуулсан. За энэ дэр жишээлбэл өр шилжүүлэн суулгах асуудал дээр жилд өөр хүний хүүхдийг тээгчд одоо 200-а төрж ийн гэж юм жилд. Тэр хүүхд гэр бүлийн хөдөлмөрийн яамаалын тэгж танилцуулсан. Танай тайлан дээр чинь 77 гэсэн байна. Жилдээ бараг 200-а төгөн гэж шүү. Эний тэр тээгч ихийн асуудлын байна, нөгөө талаар хуулийн зогсуулт, зөвшөөрлийн асуудлыг яаж шийдэж гэнэ гэдгийг асууя. Дараа нь энэ танай төсөв ирнэ хэр хүрэлцээтэй юу ирнэ? Асуултанд хариултах гэж үү? За. Алтан толгой дараа хариулах уу те? Эхлээд. 3 дугаар микрофоныг өгнө. 5 дугаар микрофон. За. Эрүүл мэндийн хөгжлийн төв алтан тулга манай алба 2018 онд байгуулагдсан. За алба байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл бид нэр түрүүн сайдын маань ихтгэл дурдсанчлан яг энэ тархины хөлт тодорхойлолтыг илрүүлдэг боломжтой донорыг илрүүлдэг 21 эрүүл мэндийн байгууллага дээр бид тархины хөлт тодорхойлох байгууллагын ажилласан. За энэ хүрээндээ бид нар нийт 278 тархины хөлтөд боломжтой донорыг илрүүлсэн. За эдгээр боломжтой донор маань тодорхой хэмжээний шалгууртай, элгэний БЦ вирус юм уу, сүрээ тэмбүүч гэдэг юм тодорхой хэмжээний шалгууртай. Энэ шалгуураас 72 нь яг шалгуур тэнцээд эдгээр 72 боломжтой донорын гэр бүлтэй бид нар уулзаад донор болох хүсэлтийг тавьсан. За эндээс яг 37 гэр бүл маань донор болохыг зөвшөөрсөн. За ингээд 37 зөвшөөрсөн боломжтой донорын гэр бүлээс яг 31 бодит донор болоод 45 хүнд бөөр, 27 хүнд элэг, 170 хүнд шүрмэс шүлжүүлэн суулгах эмчилгээг зохион байгуулж чадсан байгаа. Тэгэхээр энэ маань бол яг 18 оны донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн бас нэлээд үр дүнгийг энд харуулж байгаа болов уу гэж бодож байна. За Монгол улсын нийт эрчим шилжүүлэн суулгах эмчилгээний түүхийг тоон статистик авч үзэх юм бол манай алба байгуулагдсанаас хойш энэ амьгүй буюу тархины хөлтөд донорын эмчилгээ бол хурдцтай өсөн нэмэгдэж байгаа нь бол харагдана. За одоо саяхан асуудалтай Бачлимын эмчтэй холбоотой асуудлыг хэн хариулах вэ? Ажлын хэсгээс.
За тэгэхээр нөгөө юу бэсэн гишүүний үр шилжүүлэн суулгах асуудлыг за бүрөө тогтоох. За нэгдүгээр микрофон цовоод хариулна. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өргөдлийн засгийн хэмжээ байна. За үр шилжүүлэн суулгах хэмжлэг маань өөрөө бол дотор олон янз байдаг. Хэвийн одоо өөрсдөө эстэй жирэмслээ тэгээд төрөх боломжтой улсууд нь бол өөр зохицуултаар явна, гэр бүлийн хуулиар явна гэд өөрснөө болох боломжгүй эмнэлгийн заалттай хүмүүс нь донор эс болон тээгч их авна гэж явж байгаа. Одоо энэ маань сайдын журмаар бүх тоо баримт маань эрүүл мэндийн хөгжлийн төвийн донорын албанд албан ёсоор бүртгэгдэж явж байгаа. Тэгэхээр өнөөдөр мэдээлсэн тоо бол албан ёсны статистик гэж ойлгож байна.